төлөгч та илүү төлсөн нэмэгдсэн үртгийн албан татвараа буцаах боломжтой. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ нэмэгдсэн үртгийн албан татварын илүү төлөлтийг буцаа авахтай холбоотой харилцааг дараах 4 асуултын хүрээнд бэлтгэн хүргэж байна. Илүү төлсөн нэмэгдсэн үртгийн албан татварыг хэн буцаа авах вэ? Хаана хандах вэ? Хэн хэрхэн шийдвэрлэх вэ? Буцаа олох хэлбэр нь ямар байх вэ? Анхаарах асуудал нь юу вэ? Гэсэн эдгээр асуултын хүрээнд ярья. Илүү төлсөн нэмэгдсэн үртгийн албан татварыг хэн буцаа авах вэ? За, нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бараа ажил үйлчилгээг эрхэлж буй эргэн хуулийн этгээд илүү төлсөн нэмэгдсэн үртгийн албан татвараа буцаа авах хуулийн зохицуулттай. За, хуулийн холбогдох зүйл заалтыг авч үзье. Монгол улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан гайлын байгууллагад мэдүүлсэн бараа. За, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу Монгол улсаас гадаад улсаас Монгол улс хүртэл Монгол улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ. За, Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн үйлчилгээ, Монгол улсад оршин суугч сэтгэдэд үзүүлсэн үйлчилгээ хамаарах нь. Олон улсын нислэг үйлдэж байгаа дотоодын болон гадаадын агарын тээврийн хөлөгт үзүүлэх нислэгийн хөдөлгөөний удирдлага болон техникийн шатхууны үйлчилгээ, бусад холбогдох үйлчилгээнүүд хамаарах нь. Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн орох нь. Эдгээр зүйл залд дурдсан бараа ажил үйлчилгээг экспортод гаргасан тохиолдолд борлуулалтын орлогод нь тэг хувь хэмжээгээр нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулснаар илүү төлөлт үүсэх боломжтой. Хоёр дахь асуулт буюу илүү төлсөн нэмэгдсэн үртгийн албан татвараа буцаа авахын тулд татвар төлөгч хаана хандах вэ? Татварын алба хэрхэн шийдвэрлэх вэ? Татвар төлөгч нэмэгдсэн үртгийн албан татварын тооцоо хийж тайлан турших үедээ илүү төлөлтөө буцаа авах хүсэлтийг харьяа татварын албанд бичгээр гаргана. За, харьяа татварын алба нь татвар төлөгчийн хүсэлтийг хүлээн аваад нөөтийн тайлан бүрэн баталгаажсан хэсэг тайлан гарах илүү төлөлтийн үлдэгдэл татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээлэлтэд тохирч байгаа хэсэг мөн холбогдох бусад мэдээллийг нэгтлээд хянан баталгаажуулах саналыг татвар төлөгчийн хүсэлтийн хамт том татварлагчийн газарт хүргүүлдэг. Том татвар төлөгчийн газар нь харьяа татварын албанаас ирүүлсэн саналыг үндэслэн тус газрын нэмэгдсэн үртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсээс нэмэгдсэн үртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж шалгалтанд хамрагдах хугацааны илүү үлдэгдлийг баталгаажуулсан актыг үлдэж буцаа авах албан татварын хэмжээг тодорхойлно. Том татварлагчийн газар нь баталгаажуулсан илүү төлөлтийг татвар төлөгчид буцаа олгуулах саналыг холбогдох баримтын хамт татварын ерөнхий газраар хянуулан сангийн яамд хүргүүлдэг. За, сангийн яам нь хүсэлтийг хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор буцаа олох асуудлыг шийдвэрлэдэг. За, 3 дахь асуулт буюу илүү төлсөн нэмэгдсэн үртгийн албан татварыг буцаа олгох хэлбэр. За, татвар төлөгчийн баталгаажуулсан илүү төлөлтийг татварын алба буцаан олохдоо дараах байдлаар шийдвэрлэдэг. За, нэгт нь хууль тогтоомжийн дагуу төсөв төлөх бусад төрлийн татварын өрөнд суудхан тооцно. Хоёрт нь дараагийн сар улиралжилт төлөх албан татварт шилжүүлэн тооцно. Гуравт нь татварлагчийн дансанд шилжүүлэх замаар буцаа олголт хийгдэнэ. Дөрөв дэх асуулт буюу татвар төлөгч илүү төлөлт авах хүсэлт гаргахдаа анхаарах асуудал. Анхаарах асуудлыг хоёр байдлаар авч үзье. За, эхнийх нь татварын тайлан тооцооллын хувьд. Татвар төлөгчийн цахим татварын системд илгээсэн нөөтийн тайлан бүрэн баталгаажсан байх ёстой. Тайлан гарах илүү үлдэгдлийн дүн тооцооллын үлдэгдэлтэй тохирч байх ёстой. Зөрүүгүй байх ёстой гэсэн үг. За, хууль эрхчлэлтийн хувьд юг анхаарах гэвэл Монгол улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан барааг заавал гайлын байгууллагад мэдүүлсэн байх ёстой. Монгол улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээний хувьд ажил үйлчилгээ эрхлэгч нь Монгол улсад оршин суугч бус этгээдтэй гэрээ байгуулсан байх ёстой. Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний хувьд тухайн бүтээгдэхүүний ангилал төрөл код нь Монгол улсын засгийн газрын 502 дугаар тогтоолын хавсралт болох ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтад хамаарч байж тэг хувь хэмжээгээр татвар ногдуулна гэдгийг анхаарах нь зүйтэй. За, эцэст нь анхааруулахад татвар төлөгч та тайлангаа хуулийн хүрээнд үнэн зөв тайлагнан тайлангаар илүү төлөлт үүссэн тохиолдолд илүү төлсөн албан татвараа буцаа авах боломжтой гэдгийг дахин сануулъя. Хариуцлагатай татвар төлөгч танд баярлалаа.